За сайн байцгаана уу. За энэ галзуу өсөд байгаа алтан дээр ер нь бид юу хүлээж ямар арилжаанд оролцвол зүгээр талаар ярилцъя. За түүнээс өмнө ер нь алт яагаад өсөд байгаа талаар товчхон иргэд нэг харж байгаа гэж бодлоо. За мэдээж нөгөө гол асуудал бол геополитикийн асуудлууд байсан тий. Орос Украины дайн 2022 онд эхэлсэн. За түүнээс үүдэлтэй байж алт маань бас одоо өссөн. За үүнтэй холбоотой төв банкнуудын одоо demand буюу их хэмжээгээр өмнөх жилүүтэй харьцуулснаас илүү их хэмжээгээр худалдан авалтууд хийсэн. За энэ өөрөө магадгүй эргээд хэдэн жилийн дараа дэлхийн нийтийн эдийн засгийн уналтад recession бий болох уу гэдэг айдсууд бол сүүлийн үед бол яваад байгаа. За тийм болохоор төв банкнууд маань за ер нь маш олон улсын төв банкнууд алтыг маш их хэмжээгээр худалдан авч байгаатай холбоотой байгаа. За тэгээ сүүлийн үед бол trade war буюу худалдааны дан гэдэг term үг хэллэгийг бол ярилцагчид маань бүгдээрээ их олонтой сонсож байгаа бах. За яг энэ одоо Trump маань гарч ирснээр яг энэ худалдааны дан үргэлжлүүлээд явж байгаа. За гэтэл энэ маань яг хаанаас эхэлтэй вэ гэхээр за Trump-ийн хамгийн ихний одоо 2016-аас 2020 оны хооронд бол бас ерөнхийлөгчийн алтыг харьж явах үедээ 2018 онд яг энэ Америк хятадын худалдааны дан эхэлж исэн байдаг. За 2018 оны дундуур за яг энэ металлын зах зээл стил одоо бусад одоо металлын бүтээгдэхүүнүүд дээр 25% тариф тавьж эхэлсэн байдгийн байна. За тэгээд мэдээж хятадууд зүгээр байгаагүй тухайн цаг үед нь бол хариу үйлдэлүүдийг бол хийж исэн. За энэ ганц бас металлын зах зээл биш. Бусад бүхий л одоо бараа таварын бүтээгдэхүүн, за хувцас хунар, хоорондоо наймалцдаг бүхий л бүтээгдэхүүнүүд дээр тарифууд бол нэмэгдэж явж исэн. За гэтэл за яг иймэрхүү үүдлээс 2018 онд аль үржээ яг энэ худалдааны дан бол эхэлчихсэн байжээ. За алт маань бол яг 2008 оны төгсгөлөөс ахуулаад өсөлтийн хөдөлгөөн рүү шилжсэн худалдааны данаас үүдэлтэй гэж харж болохоор байгаа юм. За тэгээ мэдээж үргэлжлүүлээд ковид 2020 онд бол ковидын томсолт болсон. За түүнээс хойшоо мэдээж за бас харьцангуй хажуугийн хөдөлгөөнд орсон шалтгаанууд нь бол одоо ковидын вакцинуудыг олох тий за эргээд нөгөө хөл хорионууд бий болсон гэдэг энэ одоо үзүүлэлт шалтгаануудаар одоо алт маань хажуугийн хөдөлгөөн рүү тухайн үед шилжээд явж исэн бол 22 оны өсөлт бол шууд нөгөө л нэг Украин Оросын дайны эхлэл тавигдсанаар алт маань ингээд цаашаа үргэлжлүүлээд өсөд явсан. За энэ хугацаанд түрүүний ярьсанчлан одоо нөгөө эдийн засгийн уналтууд дэлхийн 3 дугаар дан эхлэх үү. За хэрвээ тэгвэл тий дайн байлдаа хийж байгаа улсууд маань Орос жишээлх юм бол одоо яг энэ дайныг эхлүүлэхээс өмнө маш хэмжээний алтыг худалдаж авцсан бэлтгэсэн байсан. За үргэлжлүүлээд худалдаж авч исэн гэх мэтчлэн иймэрхүү демандууд үүсэж явсараад алт маань өнөөдрийн юм түүхэн хай ханшуудыг одоо эвдэж шинээр тогтоож явсаар байна. За тэгээд одоо сүүлийн үед болоод байгаа зүйл бол одоо та бүгдээрээ бас анзарж байгаа бах. Яг энэ юу Trumп маань дахин ерөнхийлөгчөөр сонгогдсноор энэ худалдааны даныг бол үргэлжлүүлээд явж байна. За саяхан тарифын юу бол надад хэлэлт мэдчихэж байгаа те 4 сарын 4-нд маш олон улсууд төр өндөр тарифын одоо бодлогыг хэрэгжүүлэхээ зарлаад 10-нд хэрэгжиж эхэлнэ гэсэн байсан боловч за зөвхөн хятадыг үлдээгээд бусад орнууд дээр бол 90 өдрийн одоо хойшлуулъя. За энэ хооронд 8 хэлцээрээ хийгээрэй гэсэн ийм хугацаа өгөх төр зогсоох ийм шийдвэрт хүрсэн. За үүний дараагаас магадгүй хятад дээр нэг хятад дээр болохоор 140 хэдэн хувийн тарифтай ингээд үлдээчихсэн байна. За гэхдээ за бас нөгөө semiconductor за биш чип гар утас үйлдвэрлэдэг чип үйлдвэрлэдэг яг энэ бүтээгдэхүүн одоо худалдаан дээр болохоор бас тарифыг хөнгөлөх талаар яригдж байгаа юм билээ. За энэ 7 хоногт бас хагас дамжуулагч буюу semiconductor үйлдвэрлэж байгаа одоо орж ирж байгаа энэ бүтээгдэхүүнүүдээр тарифыг бас тавина гэсэн иймэрхүү яриануудыг хийгдээд явж байна. За ер нь өдөр 7 хоног болгоно л одоо surprise бариад алтыг за ер нь бол маркетд нөлөөлөх үүсэх хэмжээний хөдөлгөөнүүдийн энэ шийдвэрүүдийг гаргаад явж байгаа ийм дүр зураг бол анзаарэгдэж байна. За тэгвэл бид яг энэ галзуу өсөлтийн дунд одоо цаашаага яах вэ гэдэг асуудал бол гарч ирж байгаа. За мэдээж яг энэ геополитикийн асуудлууд шийдэгдээгүй. За түр энэ төв банкны худалдаан авалт бол түр зогссон азансан байдалтай байгаа юм байна. За тэгээд тийм ч учраас алт маань нэг харьцангуй гайгүй тогтворчж ирэх гэж байна удаа гэсэн одоо юу бол байна. За мэдээж нөгөө маркет маань өөрөө дандаа шууд өсөд явахгүй энэ дунд зөвхөн цогцолчиг одоо impulse correction те маркет өөрөө эрэлт нийлүүлэлтийн зарчмаараа унаж өсөж явдаг. Тэгэхээр бид энэ алтын ер нь эргээд цаашаага өсөх үү гэдэг яриаг өргөжлүүлээд явъя. За Goldman Sachs гэдэг одоо дэлхийн хөрөнгө оруулалтын банк үүсдэг. Энэ маань болохоор алтыг оны төгсгөлөөр 3300 хүрнэ. Унц алт маань 3300 хүрнэ гэсэн одоо таамаглалаа 3700 болгоод дээшлүүлчихсэн байж байгаа. Оны төгсгөлөөр гэсэн үг. Тэгэхээр 25 оны 11 12 сарын үеэр онц алтыг бол 3700 хүрнэ гэсэн юм хамгийн бол дэвшүүлж байгаа юм байна. За тэгээд мэдээж цаашаага өсөх үү, үргэлжлээд өсөх үү гэдэг асуулт бол энэ тарифтай холбоотой болно. За мэдээж энэ дээр бас долларын одоо сулрж байгаа доллар бас нөлөөлж байгаа бах. Сул доллар бусад одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг аттракт хийж идэг, улам илүү эрэлтийг нэмэгдүүлж идэг ийм корреляцтай байдаг. За тэгэхээр доллар сулраад ах юм бол алт тийм хүчтэй бас мэдээж унаж чадахгүй өсөлтөө хадгалах иймэрхүү чиг хандлага байх болов гэдэг бодол байна. За тэгээд техник шинжилгээ рүү ороод ямархуу зүйл хүлээх юм бол бид бас ашигтай барилыг эзэлж болох вэ гэдэг талаар ярилцъя. За алт маань мэдээж нөгөө нэг техник шинжилгээ гэдэг маань дандаа
онож өсөж явдаг гэдэг тийм ээ. За тэгэхээр одоо бол хүчтэй импульсив хөдөлгөөн гарсан байгаа учраас илүү бид хажуугийн хөдөлгөөн буюу одоо корреляц correction хөдөлгөөнийг хүлээж байгаа шийдвэр гаргавал илүү тохиромжтой одоогийн галзуу өсөлтөн дээр хаанаас нь байдах одоо шорт баийн арилжаанууд хийхэд бол тун төвөгтэй. За энэ нь өөрөө тарихтан тодорхойгүй. За юуны uncertainty буюу те цаашлаад яг энэ тарифын худалдааны дан хэрхэн яаж үргэлжлэх вэ гэдэг байдал нь өөрөө ойлгомжгүй байгаа учраас бас эдгээр зүйлүүд нөлөөлөд алт өсөд яваад байгаа гэж харж байгаа. За мэдээж хэрвээ энэ бүтээгдэхүүнүүд маань эрэлт нийлүүлэлтээр зарчмаар унаж өсөж явдаг юм бол одоогийн байдлаар одоо хажуугийн хөдөлгөөн буюу correction хөдөлгөөн илүү хүлээвэл тохиромжтой харагдаад байна. За сүүлд энэ баг зэргийн хажуугийн хөдөлгөөнийг хийгээд явж байгаад за мэдээж нэг өнгөрсөн 4-р 5-дахын Трампын өөрөө тарифын хойшлуулах шийдвэр за яг хэрэгжиж байгаа тэр мөчөд гаргаж байгаа шийдвэрүүдээс болоод энэ маань өөрөө доошоо өмнө нь all time high хийгээд дэше сэтэлсэн бүсийг эргэж ирж шалгаад тийм ээ техник шинжилгээний хувьд бол эргэж энэ бүсийг шалгаад за тэгээд дэшег хөдөлгөөн рүү гарсан. За тэгвэл бид яг энэ өсөлтийн явж байгаа үе дээр яг одоо бай дарах бол миний бодлого утгагүй. За мэдээж тодорхой хэмжээний уналт correction хөдөлгөөнүүдийг хүлээж байгаад дараагийн хөдөлгөөн хийцээ гарах вэ гэдэг дээр энэ ямар бүтэц биднэрт өгөх үү те гэдэг энэ price энэ бүтцийг хүлээж агаад аль бүсээс илүү дараагийн хөдөлгөөн рүү шилжих вэ гэдгийг хүлээцтэйгээр одоо энэ бүтцийг бий болсны дараагаар шийдвэр гаргах илүү тохиромжтой болов уу гэж харж байна. За жоохон 4 минут дээр 4 цаг дээр тавиад үзэхээр за энд байсан сүүлд liquidation аваад унж байгаа үе дээр ханш маань өөрөө бол price action хийгээд хамгийн сүүлийн short оролдлууд яг энэ бүсүүд дээр явагдчихсэн. За тэгэхээр ер нь ханш маань яг эдгээр бүсүүд рүү илүү одоо соронзон мэд татагдах гэдэг. За энд мэдээж ордрууд үлдчихсэн байх магадaltaй байдаг. Тэгэхээр үлдсэн захиалгуудыг ханш маань эргэж ирж биелүүлэх одоо ийм утга санаатаагаар энэ бүсүүд рүү дийлэнхтэй буюу маш магадлал өндөртэйгээр буцаж ирж шалгаад байдаг. Энийг бол бид нар одоо техник шинжилгээнийхээ хэлэг дээр pullback хийж байна гэж хараад байдаг. За тэгэхээр яг аль бүсүүд рүү pullback хийвэл илүү гэдгийг л бид нар зөв тодорхойлж чадах юм бол илүү хүлээцтэй, ашигтай, арилжаа, цөөхөн арилжаатай иймэрхүү зөв шийдвэрүүдийг гаргаад явах юм болов уу гэж харж байна. За одоо хамгийн сүүлд үүсээд байгаа. За энэ дээшээ сүүлийн all time high дээшээ сэтэлсэн бүс дээр за ер нь ямар хуу волюмтай явж байгаа юм бэ? Ямар волюмыг бүтцийн дүүсэд байгаа юм бэ гэдгийг харах аваас. За энэ доор мэдээж accumulation буюу те одоо нэлийн худалдан авалтуудын волюм нэлийн өндөр байсан гэж таарч байгаа. За энэ чинээс энэ цаг үеийн волюмууд энэ дээр волюмууд нэмэгдээд ингээд ханшиг бол дэшээ өсгөөд явчихсан харагдаж байна. За тэгэхээр бид магадгүй ханш хэрэгээ одоо унаж орж ирвэл buy order-ыг дарсан зүгээр гэж харж байгаа бол хамгийн ихний байдлаар алтыг за түрүүний энэ яригдаад байсан ханш за энэ дээр өөрөө бас юм алтан дээр яг нэлийн өндөр волюмтай арилжаалагдаад дэшег асалж гарсан байна. Тэгэхээр энэ бүс рүү нэгдүгээрт за хоёрдугаарт дараагийн те 3050 гэсэн бүсүүд рүү ингэж унаж орж ирэх юм бол алтан дээр buy position нээж болох үс харагдаж байна. Мэдээж энэ чи энэ бүс дээр хэрвээ гэдэг те хэрвээ ирэх юм бол price action харж агаад мэдээж эрсдлийн менежменттэй бариад өөрийнхөө сетапуудыг хүлээгээд арилжаач болгон өөрсдийн гэсэн одоо арилжааны арга барилтай байгаа шүү дээ. Тэгэхээр сетапуудаа хүлээцтэйгээр хүлээж агаад ашигтай барилуудаа эзлэх бүсүүдийг бол миний бодлоор бол энэ хоёр бүсийг одоогийн байдлаар харъя гэж бодож байна. Арай илүү жижиг цаг руу тавиад оруулаад үзэх юм бол за энэ би 400 бэлтчихсэн байна. За энэ бүс маань өөрөө түрүүний яригдаад байсан бүс. За тэгээд хамгийн сүүлд бас одоо шинээр тогтоосон байсан all time ханшийг сэтэлж гарахтаа мөн энэ чи price action-аар за энэ олон зурцуудыг авахгүй бол их боломжгүй болж байгаа. За энэ all time ханшаа сэтэлхтэй мөн энэ чи short-ын оролдлогод хийсэн буюу тий сүүлийн short оролдлогод хийсэн одоо order block үүссэн байх магадaltaй болж харагдаж байгаа. Тэгэхээр за эхний хувьд доотл бүс тодорхойлоод байсан бол магадгүй энэ бүс дээр саяны энэ эргэж орж иж байгаа бүс дээр бас нэг price action үзүүлэх магадaltaй гэдэг жижиг цагийн тамга гаргаж байгаа гэсэн. За ахаад бүр яг одооний энэ хийгдээд байгаа бүтцийг харах юм бол за ингээд яг энэ хажуугийн хөдөлгөөн буюу баланс гэж ярьдаг. За ханш маань өөрөө одоо баланс буюу өөрийнхөө энэ үн цэнийг олно гэж яригддаг тийм эрэлт нийлүүлэлтийнхаа зарчмаар. За энэ яг энэ өөрийнхөө үн цэнийг олцсон буюу price discovery-га хийж байгаа энэ бүтэц үүсэж байна уу гэж одоогийн байдлаар бол харж байна. Мэдээж энэ бүсийг юугүй дээшээсээ доошоо сэтлээд ямар нэгэн дараагийн хөдөлгөөн рүү шилжих боломжтой. Энэ маань өөрөө мэдээж одоо мэдээ фундаментал ойлголтуудтайгаа уялдаад холбогдоод гараад ирэх бах. За гэхдээ эхний байдлаар хэрвээ энэ бүс маань өөрөө энэ хажуугийн хөдөлгөөн дээр арилжаалагдаж байгаад за юм манайд гацчуу заадах. Ой. Зурдаг тул маань гарчихгүй байна. За үндсэндээ юу гэж ярих гэдэг байна вэ гэхээр за тийм баг цаад гарч ирж байна. За яг энэ хажуугийн хөдөлгөөнүүдийг энэ бүсүүд дээр мэдээж заримдаа цэвэрхэн аван заримдаа цэвэрхэн авахгүй доошоо дэшээ сэтэлжээ ботож орж ирдэг тохиолдлууд байгаа. Гэхдээ гол агуулмж нь энэ бүсийн хооронд за доотлын шалан 3100, 94 дээшлийн шалан 3240 гэдэг энэ бүсүүдээр илүү
арилжаанууд одоо хийгдэж байгаа учраас энэ одоо бүтцийг хадгалж явах болов гэж бол харж байна. За 1 2 доотлолтой 2 3 ингээд шалгаад ирэх юм бол энэ бүтцийг бүрэн үүслэе гэж харж болохоор одоохондоо дөнгөж бүрлдэж эхэлж байгаа яг ийм бүтц байгаа шүү дээ. Тэгээд ханш маань өөрөө хязгаар нэгэн цагт энэ бүсүүд рүү унаж орж ирэх юм бол тэнцэнээс нь price action хараад за buy order-уудыг илүү хүлээвэл зүгээр байна гэж хараад байгаа гэсэн. За энэ маань өөрөө явандаа магадгүй энэ бүтцийг цааш нь хөдөлгөж болох үс нөгөө техник шинжилгээний одоо паттернууд бий болох ийм л нэг уртаа ийм зүйл болох болов гэж бол харагдах гэдэг тийм. Том зураглалаар нэг ийм хүү бүтц болоод за ингээд дараагийн хөдөлгөөн рүү шилжчихв. Тэр үед ямар бодлогод одоо мэдээний маань ямар шийдвэрүүд гарч ирэх вэ гэдэг шалтгаална. Энэ мэдээж яг ингэж явна гэж үл огтосоо байхгүй. Уран яг юу гэдгийг тийм өмнөх энэ алтны хашин дээр болж исэн түүхэн зүй тогтлууд дээр уялдуулж бас ярьж байгаа гэж ойлгож болно. За тэгээ ямар ч хэлсэн Goldman Sachs бол оны төгсгөлийн алтны хашиг бол 3700 болгоцсон байна. Мэдээж алтын дараагийн хөдлөх шалтгаан бол энэ фундаментал ойлголтууд худалдааны дан хэрхэн үргэлжлэх вэ гэдэг мэдгээр асуудлууд шууд яригдана. Бидний хувьд бол гаргаж өгсөн трендийн дагуу өөрсдийнхөө арилжааны арга барилаар шийдвэрүүдээ гаргаад тухайн цаг үед нь хамгийн гол нь алдагдал багтаа ашиг хийх нэм зорилготой байдаг учраас өөрсдийнхөө сетапуудыг маш сайн хүлээцтэйгээр хүлээгээрээ эхний байдлаар энэ бүтц дотор харж ийн. За тэгээд доошоо уналтыг хүлээгээд бай орвол илүү тохиромжтой. За тэгээд хүчтэй хөдөлгөөнийг шууд гарч явах хүлээх гэхээс илүүтэйгээр богино хугацааны арилжаанууд хийгээд явах юм бол илүү тохиромжтой юм болов гэж бол би харж байна. За тэгээд юу болох нь харцгаая. Дараагийн одоо видеогоор алтны ханш цаашаа яаж хэрхэн үргэлжилсэн бэ гэдгийг апдейттэйгээр ирээд уулзцгаая. Баярлалаа залуусаа.